За их хурлын гишүүд төсвийн захирагч нарын энэ нарийн яамраг болон айлтгын 2024 оны төсвийн гүйцэтгэл хэлэлцэж байна. 2024 он бол нэлээд тийм тааламжтай бас жоохон бэлуурсал он жилүүд байсан л дээ. Орлогоон ахиу төлөвлөж байсан, зардлаанч ахиу хол гаргаж байсан. Тэгэхдээ төлөвлөсөн хэмжээндээ яаж бүрдсэн юм гэдэг тухай, яаж зарцуулсан юм гэдэг тухай, хэрхэн хууль тогтоомжоор барьсан юм гэдэг тухай л асуудал байна. Орлого ахиутай байх жил татварын орлогуудаа тоодгүй хажихад байдаг байхгүй. Энэ татварын нэр төрлүүдийн орлогын нэр төрлүүдийн хангалт ер нь яаж явсан, татварын орлогын бүрдэл хангах талаар ер нь юу зохион байгуулваа, манай аудит энэ дээр ер нь ямар хөө байдлаар дүгнж хандав гэдэг асуудал байна. Төсвийн зарлага санхүүжилтийн асуудал дээр урилган зардлын тухай их ярилцгаагаад байгаа бид хэд төсвөлөгдсөн зардал ямар хөө хэмжээний гүйцэтгэлтэй гарчих вэ? Хэмнэгдээд үлдчихээд байгаа зардлууд гэж ямар зүйл ангиуд дээр нь гарав? 7000 төрийн албан хаагчийн сул орон тооны тухай ярилцгаагаад эхэллээ. Тэр үнэхээр одоо 24 оны төсвийн гүйцэтгэлээр гарч ирж байгаа юм уу? Энэ дээр би холбогдох байгууллагууд нь аудитын нэг тодорхой хариулт өгөөч гэж нэг хэлмээр байна. Гурав дахь тодорхойлчихмаар зүйл үгүй энэ альва асуудал хоёр талтай. Нэг хэдэн баялаг бүтээгч гэдэг юм уу барилга угсралтын ажил гүйцэтгэдэг компаниудад буруу өгөхгүй тэнд шунлын тулмууд байгаа тухай яриад хэрэггүй. Монгол төр хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил хийлгэнэ гээд тодорхой зураг төсөвтэй ажиллаа 10 жил жижиглэн хуваах замаар төсөвт мөнгөний суулгачих واخ. Тэгэхээр чин тэр компаниуд чин зайлуул дампуурахгүй ядгийг. Тэр 10 жилийн хугацаанд үн өртөг өсөхгүй айждгийг. Аргаан бараад төсөв дотроо биднээс хуулийн зохицуулалт хийсэн юм. Нэг удаа төсөвт нь магадлал хийдэг байх тухай 3 жилд багтааж санхүүжүүл дуустдаг байх тухай асуудлыг зохицуулж өгсөн юм аа. Энэ үнд одоо хамрагдаж чадаагүй 600 орчим тэрбум төгрөгийн асуудал хүлээгдэж байгаа гэж би ойлгоод байгаа сангийн сайдаа. Тэрийг ер нь одоо ямар хөө байдлаар та хэд судалд дүгнж байна вэ? Сая энэ ковид гэж нэг айхтар нөхцөл байдал хамаг юм өмүүлээд үн өртөг өсгөөд энэс улбаалж энэ төсөвт өртөг нэмэгддэг магадaltaг юм чинь айхтар болчихлоо. Уг нь бол салбарын сайд сангийн сайдтайгаа хойлоо сууж угаад тухайн салбар дээр үний өсөлт хэдэн хувьтай гарсан яг тэр үнийг зураг төсөв дээр нэмэт тооцохгүй юу? За эхлээд үндсэн аудитын газраас хариулах уу? 4 номерын ажлын хэсгийн микрофон дээрс хариулъя. За 4 номерын микрофоныг өгье. За Бачаргал гишүүний асуултанд хариулъя. Үндэсний аудитын газар Наран Чимэг байна. За Монгол Улсын засгийн газрын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайланд бид орлого одоо талыг одоо дүгнэж тодорхой дүгнэлтийг бол өгсөн байгаа. За энэ дүгнэлтэнд бид нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн орлогыг бол уул уурхай салбарын гол нэр төрлийн эрдэс баялагын бүтээгдэхүүний экспортын орлого нэгдсэн төсвийн нийт орлогын 35.3%-аар бүрдүүлж байгаа. За нүүрсний биет хэмжээ 80.3 сая тоннд хүрч нийт гадаадын шууд хөрөнгө оруулалтын 75.3%-ийг тус салбарт татсан хөрөнгө оруулалт ижилж байгаа. За түүнчлэн дээрх салбарын экспортлох нүүрсний зах зээлийн үн тэнцвэржүүлсэн үнээс бага уур хандлагатай байгаа нь дараагийн жилүүдийн төсвийн орлого тасалдах уул уурхайн салбарыг дагсан худалдаа үйлчилгээний салбарын өсөлт хумигдах эрсдэлтэй байна гэсэн дүгнэлтийг өгөөд тэгээ Монгол Улсын шадар сайд бөгөөд эдийн засгийн хөгжлийн сайдад одоо зөвлөмжийг бол хүргүүлсэн байгаа. За төсвийн зарлагын тухайд бол 2024 оны төсвийн нийт зарлага бол 33.5 их найт төгрөгийг заргаас 30.5 их найтыг зарж 3 их найт төгрөгийн одоо дутуу санхүүжилтийг хэмнэлтэд 91.1% гүйцэтгэлтэй гарсан байгаа. За эдгээрийн хамгийн их одоо гүйцэтгэл дутуу
зарлага бол хөрөнгөний зардал буюу 2.4 их 80 төгрөгийн хэмнэлтэй байна. Дутуу санхүүжилт болгосон. За, Балчиргал гишүүн нэмж тодруулъя. Тэгээд тэр хөрөнгө оруулалтын ажил дээр нэг бодитойхон хандахгүй бол олон компаниуд үүдэн барих гээд байгаамаа. Энэ үнийг одоо хэдүүлээ яаж зохицуулах юм гэдэг асуудал байна. Цаашид тэр барилгын салбар дээр гэдэг юм уу, эрчим хүчний салбар дээр гэдэг юм уу, замын салбар дээр тухайн жилд инфляц хэдэн хувьтай явчих уу гэдэг юман гаргаж ирээд тэрүүгээрээ төсвөө нэмэгдүүлэх эсэх асуудлаа ярьдаг болохгүй бол одоо жилийн жилд онцгой өсөлттэй явсан үеүүдтэй нийцүүлээд магадлал хийгээд байдаг юм гэж байхгүй. Энэ үнийг одоо би зөв бодох ёстой болов гэсэн нэг ийм бодол байгаад байх юм. Дараагийн нэг зүйл манай энэ аудитын байгууллагатай би бас хэд хэдэн жил яриад болж өгөхгүй л байгаад байгаа юм. Зөрчлийн тухай нэг айхтар тоо хэлээд мөнгөн дүн хэлждэг. Тэр дотроос яг стандартны алдаа буюу хууль тогтоомж зөрчилсөн дээр нь бид төлбөрийн акт тавьдаг. За, сангийн сайд хариулах уу? Төсвийн хөрөнгө оруулалтын Төсвийн хөрөнгө оруулалт бол сүүлийн жилүүдэд энэ ковидоос хойш бол нэгж төслүүдийн энэ үнийн өсөлт бол арай хэтэрсэн. Бид тэр мэргэжлийн байгууллагаар нь ирсэн үнийн өсөлтүүдийг нь бид бол дэрийг хянах хэрэггүй, өөрчлөх хэрэг байхгүй. За тэрийг нэгэд ямар ч байсан бол нийцийн одоо институт одоо аудитор бол явуулдаг. Аудитоос хүрээд ирснийг нь одоо төсөвтэй багтаах гэдэг тэр нь багтдаггүй. Ийм л цикл рүү орчод байгаа юм да. За сүүлийнхийг бол одоо мөн л одоо чи аудитоос юунаас ковидоос хойш шүү дээ. 23 24 оных нь мөн л бас нэлээдгүй нэмэгдэл үүссэн байж байгаа. За энийг аудитлуулаад за одоо ийм болчлоо одоо энэ 26 оны төсөв дээр юу яах юм бэ? Одоо энэ бол багтахгүй бидний төсөв болох ямар ч боломжгүй гэдгийг хэлээд ингээ их хуралд тогтоолоор өгсөн үүргийн дагуу хугацаанд нь За энэ бол одоо сангийн сайдын хэлдгээр тогтоолоор байгаа. Үндэсний аудитын газрын яг эрхлэгч чиг үүргийн хүрээнд төрийн аудитын хуулинд бол энэ бол танад бол байхгүй шүү дээ. Орж ирэх гэж байгаа төсөвт орж ирэх гэж байгаа барилгын үнийн өртгийн нэмэгдлийг үндэсний аудитын газар хянаж төсөвт оруулна гэсэн тийм чиг үүрэг бол байхгүй. Яг үнийг хэлэхэд бол. Тэгэхээр одоо дээрээс нэмээд энэ барилгын нарийн мэргэжлийн хүмүүс барилгын хөгжлийн төвийнхаа өөрснөө нэг бодлын аудит хийж шалгаж оруулж ирсэн юмыг ахаад дээрээс нэмээд үндэсний аудитын газрынхаа одоо дахиж нэмж тэрүүн дээр хянана гэдэг бол хэцүүлэх сангийн сайдын хэлдгээр тэр чигээрээ л орчих шиг үл. За аудитын зөрчил төлбөрийн акттай холбоотойгоор үндэсний аудитын газраас. Дөрөв номерын микрофоны өгье. Ажил хэсэг. За Бачиргал гишүүний асуултанд хариулъя. Үндэсний аудитын газар Наран Чимэг. За төрийн аудитын тухай хуулинд заасны дагуу Монгол Улсын ерөнхий аудитор төлбөрийн акт тогтоох албан шаардлага өгөх зөвлөмж өгөх журмыг бол баталж бид энэ журмын дагуу аудитаа хийж гүйцэтгэж аудитын зөрчлийн шийдлээ гаргадаг. За бид нар санхүүгийн тайлангийн аудитэд бол нэгтлэн бодох бүртгэлийн тайлагналтай холбоотой алдааг тайлангийн үед залруулдаг. За энэ залруулсан асуудлаа бол тайлангийн зөв болгоод алдаа хэлбэрээр яг таны сая ярьснаар тайлангаа бол нодон жилээс өксүүлээд алдаан тусдаа зөрчлөн тусдаа ийм асуудлаар тайлангилж байгаа. За хууль тогтоомжийг зөрчсөн асуудлыг бол бид зөрчилтөд авч үзэж байгаа. За хууль тогтоомжийг одоо зөрчөөд тодорхой улсын төсөв төвлөрүүлэх ёстой асуудлыг бол төлбөрийн акт тогтоож байгаа. За хоошид давтан гарахгүй байх зөрчлийн асуудал дээр бол албан шаардлага өгж байгаа.
Нэмэлт микрофон өгье. 4 номер. Өмнө төрийн аудитын тухай хууль заасны дагуу өмнөх онд өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлээгүй болвол зөрчил гэж үзэж албан шаардлага өгж байгаа ийм шийдлийг гаргаж байгаа. Тэгээд залруулагдаагүй алдаа буюу зөрчлийн дүнгээр санхүүгийн тайлангийн аудитаар 4 дүгнэлтийнхаа аль нэг дүгнэлтийг өгөөд ингээд явж байгаа стандартын дагуу. Алдаа зөрчил хоёроо тусдан тайлгнаж байгаа. За, улсын хурлын гишүүн Жудгийн Баярмаа. За та бүгд